За өнөөдөр бид 15 дахь өдрийн залбирлаа эхэлнэ. Бид бол Бурхны гэр бүлийн гишүүд. Би бол усан үзмийн мод, та нар бол мөчрүүд гэж Иохан 15:5. Бид олуулаа Христ дотор нэг болоё. Харин хүн нэг бүр нэг нэгэндээ эрхтэй юм а гэсэн. За энэ их чухал, нэг нэгэндээ эрхтэй. За энийг бол монголоор зөөрөг нүгэнд бол нөгөө юу гэж хэлдэг вэ гэхээр нэг нэгэндээ эрхтэй юм а гэдэг нь нэг нэгэндээ олон хүч олонгүй дагаж ярьдаг байгаа шүү дээ. Тэртэй ийм агуулгатай үг байна. За цааш нь бид бол Бурхны гэр бүлийн гишүүд. Бурхан бүх юмыг бүтээсэн бөгөөд бүх юм Бурхны алдрын төлөө байдаг. Тэрээр өөрийнхөө алдрыг хуваалцах олон хүүхдийг өсгсөн юм аа. Бид Бурхны хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг эцэг бидэнд сойрхсныг хараач. Бид бол тийм юм. Иймээс ертөнц түүнийг мэдээгүй тул биднийг мэддэггүй юм аа гэж 1-р Иохан 3:1 дээр ишлэл байна. Бид бүгд Бурхны гэр бүлийн гишүүн болон төрсөн юм. Бурхан өөрөө гэр бүлтэй болохыг хүссэн бөгөөд бидний тэр гэр бүлийнхээ гишүүн болгон бүтээсэн юм. Энэ бол Бурханаас бидэнд өгсөн 2 дахь зорилго юм. Тэр түүнийг 1-р зорилго нь бид Бурханы төлөө бүтээгдсэн байна. Тэр үүнийг бидний эхийн хөвлөд бүрэлдэхээс ч юм төлөвлөсөн юм. Библи Бурханыг хайрлан түүнд алдрыг өргөн үрд түүгээр удирдуулан амьдрах Бурхны гэр бүлийг байгуулах талаар өгүүлдэг Эфес номын 1-р бүлгийн 5 дугаар ишлэл. Тэр өөрийн хүслийн сайн тааллын дагуу биднийг Есүс Христээр өөрийнхөө хүүхэд болгон өршлөн авахар урдаас тогтоосон гэжээ. Бурхан өөрөө хайр учраас харилцааг маш чухал тооцдог. Харилцааг чухалчлан үзэх түүний мөн чанар бөгөөд тэр өөрийгөө гэр бүлтэй холбоотой үгсээр илэрхийлдэг. Эцэг хүү ариун сүнс. Энэ гурвал холбоо нь Бурхны харилцаа. Энэ нь төгс төгөлдөр нэгдмэл харилцаа холбоо бөгөөд бид энэ гурван зүйлийг нэгдэж буй учир шалтгааныг судлах хэрэгтэй. Бурхан өөрөө хайр харилцаанд донд оршдог учраас тэрээр огтхонч ганцаарддаг. Тиймээс өөрт нь хэрэгтэй учраас тэр бидний бүтээгээгүй. Өөрийн гэр бүл болгон төлөвлөн өөрийн бүх зүйлийг бидэнтэй хуваалцах болсон юм. Учир нь энэ бүхэн Бурханд агуу баяр хайр хөөргийг өгдөг. Библиэд тэр үнний үгээр бидэнд шинэ амийг өгснөөр бид түүний бүтээлүүдийн анхны үр жимс болж түүнийг баярлуулсан юм. Яаков 18:1 дээр хэлжээ. Бид Христэд итгэснээр Бурхантай эцэг хүүгийн харилцаатай болж бусад итгэгч нартайгаа ахын дүүс болсноор нэгэн сүнслэг гэр бүлийг бий болгодог. Бурхны гэр бүлд өнгөрсөн одоо ирээдүйн бүхий л итгэгчид хамрагдана. Бурхан бүх хүн төрлөختнийг бүтээсэн боловч бүх хүн Бурхны хүүхэд болдоггүй. Хүн зөвхөн дахин төрснөр Бурхны хүүхэд болдог. Бид анх дэлхийд ертөнцийн төрөхдөө хүний гэр бүлийн гишүүн болдог. Харин 2 дахь удаага дахин төрснөрөө Бурхны гэр бүлийн гишүүн болдог. Бурхан бидэнд дахин төрөх онцгой эрхийг олгосон бөгөөд үүгээр дамжуулан бид Бурхны гэр бүлийн гишүүд болдог юм аа. 1-р Петр 1:3, Ром 8:15-16. Хинч байсан Бурхны гэр бүлийн гишүүн боловч Марк 8:34, Үйлс 2:21, Ром 10:13, 2-р Петр 3:1 гэсэн ишлэлүүд байна. Энд нэг болцол байна. Энэ нь Есүст итгэх явдал юм. Библиэд хэлэхдээ та нарт Есүст итгэсэн итгэлээрээ дамжуулан Бурхны хүүхэд болсон юм гэж Галаат номын 4:7 хэлжээ. Бид сүнслэг гэр бүлийнхнийгээ үрд мөнгө хамт байх учраас энэ гэр бүл нь цусан холбоотой гэр бүлээс илүү чухал тооцогддог. Мэдээж энэ дэлхийн ертөнцийн дээрх гэр бүл бол Бурхны танд өгсөн эрхэм нандин бэлэг боловч энэ төр зуур их бөгөөд салах, хөксөх, үхэх гэх мэт хагацж холдохгүй олон байдаг.
Харин бидний сүнслэг гэр бүл буюу итгэгч ахын дүүсээ харилцан мөнхийн мөнхөд үргэлжилсээр байх зүйл юм. Энэ нь хамгүй илүү бат бөх харилцаа холбоо байх бөгөөд цусаар холбогдсон дэлхийн ертөнцийн гэр бүл шиг төр зурах биш юм аа. Паул Бурхны бидэнд өгсөн нэгэн ижил зорилгын талаар бодон зогсохдоо иймхүү магтан дуулдаг байжээ. Иймд би эцгийн өмнө өвдөг сүгдэж тэнгэр газар дах бүхэл гэр бүлийг нэрлдэг түүнд залбирч байна. Эфес 3:14-15. Бид сүнслэг гэр бүлийнхэнтэйгээ үрд мөнгө хамт байх учраас энэ гэр бүл нь цусан холбоотой гэр бүлээс илүү чухал тооцогддог гэж байна. Цусан холбоотой гэр бүл гэдэг чинь махан биеийн аав ээжүүдийг хэлж байна. За Бурхны гэр бүлийн гишүүн болохын ач тус сүнсээр дахин төрж Бурхны гэр бүлийн гишүүн болох тэр агшинд маш их төрсөн өдрийн бэлэг авдаг. Гэр бүлийн нэр, гэр бүлийнхний нийтлэг тал, онцгой эрхэм, дотн харилцаа болон өв хөрөнгө хүлээн авдаг. Энэ талаар 1-р Иохан 3:1, Ром 8:29, Галат 4:6-7, Ром 5:2, 1-р Коринт 3:23, Эфес 3:12, 1-р Петр номны 1:3-5, Ром номны 8:17 ишлэлүүд дурддаг байна. Библиэд ийхүү хэлсэн байдаг. Хэрэв хүн байхаас Бурхнаар дамжуулан өв залгамжлагч нь мөн байна гэж Галат 4:7-д хэлжээ. Шинэ гэрэнд Бурхан бидний агуу их өв хөрөнгийн талаар олон удаа дурдсан байдаг. Миний Бурхан өөрийн алдагдах баялгаар Христ Есүс дотор та нарыг хэрэгтэй бүхнэрт нь хангана гэж Филипп 2 номны 4:19 хэлжээ. Бурхны хүүхэд болсноор гэр бүлийн хөрөнгийг хуваан эзэмших хэрэгтэй болдог. Бид энэ газар дэлхий дээр элбэг хангалуун байдгүй. Түүний ивэл, дотн сул, төвчээр, алдар, мэрэгэн ухаан, хүч чадал, эрх мэдэл зэргийг олж авсан юм аа гэж. Гэхдээ бид мөнхийн улсад үүнээс илүү их өв хөрөнгийг хүлээн авах болно. Паул би та нарыг Бурхан өөрийнхөө ард түмэнд хичнээн их хайртай өв өгснөг ухаараасаа гэж хүсэж байна гэж Эфес номд хэлжээ. Тэгвэл энэ өв хөрөн яг юу багтаж байна вэ хөрөнгөд? Хоёрдугаар бид бүрэн төс өөрчлөгдсөн Христ шиг болно. Гуравдугаар бид бүхий л өвчин, үхэл, зовлон, шаналлаас чөлөөлөгдөх болно. Дөрөвдүгээр бид цагнуулах бөгөөд үйлчлэлийн суудал зарлагдах болно. Тавдугаар бид Христ Есүстэй алдраас хуваалцах болно. Энэ бүхэн ямар агуу өв хөрөнгө вэ? Бид бодож байгаагаасаа илүү баян хүмүүс юм аа. Библиэд мохшгүй, бузар тавгийн алга болчихгүй бөгөөд та нарын төлөө тэнгэрт хадгалагдсан өврөө дахин төрүүлсэн гэжээ. Бидний энэхүү мөнхийн өв хөрөнгө ямар нэгэн үнээр тооцогддгүй бөгөөд ариун өөрт юм баттай хамгаалагдж байгаа юм гэсэн утгатай. Хэн ч үнийг биднээс булаан авч чадахгүй. Энэ өв нь дайн дэжин эдийн засгийн хямрал өсгөлөнгөөс болж алга болохгүй. Бидний найдаж олж авах бичих ёстой зүйл бол бид тэртгэрт гарах биш. Энэ их өв хөрөнгө. Паул хэлдэг та нар юу ч хийсэн хүмүүсийн төлөө бол эзний төлөө үйлчлдэг шиг чин сэтгэлээсээ хийх түн гэжээ. Тэртгэрт гарах биш өв хөрөнгө. Паул хэлдэг та нар юу ч хийсэн хүмүүсийн төлөө бол эзний төлөө үйлддэг шиг чин сэтгэлээсээ хийх түн гэж хэлжээ. Зөвхөн тэтгэврт гарахын төлөө амьдрах нь ямар ч алсын хараагүй зорилго юм. Бид мөнхийн гэрлийн донд амьдрах хэрэгтэй. Баптизм Бурхны гэр бүлийн жинхэнэ гишүүн болох нь гэр бүл өөрийн эрүүл байдлаа бахархал болгодог. Гэр бүлийн гишүүнийхээ хувьд өөрийн гэр бүлээс ичих зүйл байж болохгүй харамсалтай Есүсийн тушаасны дагуу Бурхны гэр бүл болохын тулд баптизм хүртгэж татгалздаг хүнтэй би олон удаа таарч байлаа. Баптизм бол
сонгох эсвэл хойшлуулах зүйл биш бөгөөд бидний Бурхны гэр бүл мөн гэдгийг баталдаг. Баптизм газар дэлхийд би Бурхны гэр бүл гэдгээс огтхон ч ичихгүй гэж тунхаглаж буй зүйл юм аа. Итгэн ичгэх төр гэж юу? Есүс үүнийг гэр бүлийн гишүүн бүр заавал үйлдэх ёстой сайхан зүйл гэж хэлсэн. Тэр бидэнд иймээс явж бүх үндэстнийг дагагдагч болгохтун эцэг ба ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм бүртээ гэж юм. Би хэдэн жилийн турш Есүс яагаад өөрийн тушаалд баптизмыг сайн мэдээ болгон дасгалжуулалт хоёртой адил чухал тооцсон болохыг бодсон. Баптизм яагаад тийм чухал юм бэ? Яагаад гэвэл баптизм бидний амьдралын хоёр дахь зорилгыг биелэгдэг. Энэ Бурхны мөнхийн гэр бүлийн нөхөрлөлд шилжин орж байгаа гэсэн үг. Баптизм нь маш чухал учир утгатай зүйл. Баптизм хүртснээр бид өөрсдийн итгэлийг тунхаглан Христийн загалмай үхэл болон дахин амьдралд хамт оршихоор хуучин хүний өхүүлснээ илэрхийлж Христийн дотор цоошин амьдралаар амьд байгаагаа дэлхийн ертөнцид мэдрүүлж буй хэрэг. Бөгөөд баяр ёслолч гэж хэлж болно. Баптизм хүртгэн сүнслэг үнийг нүдэнд харагдах усаар илэрхийлдэг бөгөөд Бурхан биднийг өөрийнх нь гэр бүлийн гишүүн болгон хүлээж авах мөчид ямар үйл явдал болсныг харуулдаг. Учир нь идээчүүд эсвэл грекчүүд боолууд эсвэл эрхчлэлт хүмүүс ялгаагүй бид бүгдээ нэг сүнсрээ нэг биерөө баптизм хүртсэн. За ингээд энэ миний амьдралын зорилго. Бодод тунгаая гэж. Би Бурхны гэр бүлийн гишүүн болон төрсөн. Тэр өөрийн хүслийн сайн талын дагуу биднийг Есүс Христээр өөрийнхөө хөвгөд болгон үрчлэн авахар урдаас тогтоосон. Би бусад итгэгч нартай нэгэн гэр бүлийнхэн шиг хэрхэн харьцах вэ гэсэн. За ийм ойлголт.